Сайн байцгаана уу? Монгол шишин агсрэндээс. Энэ сургуульд ирсэндээ баяртай санагдах гол зүйл нь зөвхөн хичээл заагаа төгсөхгүй Японд амьдрахад шаардлагатай мэдлэг мэдээллийг зааж өгөхөд оршдог. Ямар нэгэн асуудал тулгарсан үед ингээ хаана хандах вэ гэж хаана хандах вэ гэх мэт өдөр тутмын амьдралд хэрэг болох зүйлсийг ч давхар сурч чаддаг тул манайд маш их тайван итгэлтэй санагддаг л да. Мөн багш нар маань үргэлж ойлгож чин сэтгэлээсээ тусалж дэмждэг учраас суралцахдаа санаа амуур төвлөрөх боломжтой орчин бүрдсэн гэж мэдэрдэг. IT хичээлийн хувьд зөвхөн програмчлал болон систем хөгжүүлэлтийн суурь мэдлэгээс гадна бодит ажлын байранд шаардлагатай сэтгэлгээ, багаар ажиллах ур чадварыг суралцж байгаа. Тиймээс яг ирээдүйд IT салбарт ажиллахад хэрэгтэй бодит ур чадварыг ч гэсэн эзэмшиж байгаа гэдгээр нь айгүй сайн мэдэрч байгаа. Тэгээ цаашлаад олон улсын орон орны оюутнуудтай хамт суралцдаг учраас өөр соёл болон үзэл бодлын ялгааг ойроос таньж мэдэх боломж их байдаг. Тэгээд тийм учраас яг миний харах үнцэг их тэлж өөрийгөө хөгжүүлэхэд ихээр нөлөөлж байгаа гэж бас бодож байгаа. Нэг атаа хотод ирээд ташгүй дээ гэж яг мэдэрх болсон шалтгаан бол бие даах чадварт эзэмсэн явдал манайсан. Яг ганцаараа амьдрах хугацаанд зөвхөн хичээл сургуулиас гадна цагийн менежмент, мөнгөний удирдлага зэрэг амьдралд хэрэгтэй чадваруудыг эзэмшиж чадсан гэж боддог. Мөн яг нэг атааны миний хувьд анх удаа амьдарч би орчин байсан чиг том хотууд шиг хийц завгүй их хөдөлгөөнтэй биш 50 орчинд амьдрах боломжтой учраас хичээл болон өөрийн хийхийг хүссэн зүйлдээ бүрэн төвлөрч чаддаг гэж бодож байна. Тэгээ цаашлаад олон орны оюутнуудтай өдөр тутамд харилцах замаар соёл үнэт зүйлсийг ялгааг ойроос мэдэрч чадсан. Тэгээ ийм орчинд амьдрахын хэрэгийг миний бодол сэтгэлгээ тэлж хүн хүнийхээ ингээ хувьд өсөж хөгжиж байгаагаа мэдэрч байгаа. Үнэн дээр элсгээс өмнө нэг шинэ орчинд хурдан тасаж чадах болов уу, мөн хичээл болон цагийн ажлыг зэрэг амжуулж чадах болов уу гэсэн айдас эргэлзээ байсан л да. Гэтэ яг багш нарын дэмжлэг зөвлөгөөний ачаар харьцангуй богино хугацаанд цагийн ажлаа олж чадсан. Тэгээ мөн яг цагийг зөв зохицуулах чадвар аажмаар сайжирч хичээл болон ажлаа хоёулангийн амжилттай хослуулж байгаа. Тэгмүү яг олон улсын оюутнуудтай хамт амьдарч суралцах явцдаа бие биедэндээ тусалж зөвлөх боломжтой байснаа миний айдас санаа зовнилыг багаар багасгаж өгсөн гэж боддог. Одоо яг шинэ орчиндөө тассан бөгөөдийг элсгээс өмнө мэдэрчээсэн айдас эргэлзээ маань аажмаар арилж өөрийн өсөлт хөгжлийг боддоор мэдэрч байгаа гэж бодож байгаа. Цаашид дэлсэх гэж байгаа та бүхэнд ч гэсэндээ олон санаа зовох зүйл байгаа байх гэж бодож байна. Гэхдээ шинэ орчиндөө тасгаад хугацаа хэрэгтэй байдаг учраас яаралгүй алхамаар урагшлахад болно гэж хэлмээр байна. Хэрэв ойлгомжгүй эсвэл хүндрэлтэй зүйл гарвал ганцаараа саналахгүйгээр ингээд санаа зовохгүйгээр багш нар болон симпайнараас зөвлөгөө аваарай гэж хүсэж байна. Хичээлээс гадна олон төрлийн туршлага хуримтлуулж өөрийгөө хөгжүүлэх боломжтой учраас сургуулийн амьдралаа үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Thank you.